За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд. Өнөөдөр бид нэр Арслангийн ордны эх 1 сарын 6-аг маш товчхон ярилцах гэж байна. Тэгэхээр эх 1 сар гэдэг маань 11 сарын 22-наас 12 сарын 22-гийн хооронд нар мөн тантай адил гал махбодтой Нумын ордонд яв. Та бол Арслангийн орд гал махбодтой. Тэгэхээр энергийн түвшин бол та бүхнийх бол өндөр байх нь. Өндөр байхтай бүр 2-3 дахин өндөр байх нь. Учир нь бол таны удирдахч болох нар энэ 5 дугаар орд мөн 5 дугаар ордонд чинь мөн нараар удирдуулдаг одоо ордонд чинь шин сар бас үснэ. Тэгэхээр энергийн түвшин их өндөр байх нь. Тэгэхээр юуны төрөнд бид нар одоо 11 сарын өнөөдөр бол ингээд 11 сарын 19. Тэгэхээр 11 сарын 26-нд Тэргэл сар Ихрийн ордонд үснэ. Ихрийн ордонд үүснэ гэдэг маань таны 11 дэх одоо гэрт үүснэ. Тэгэхээр Ихрийн орд өөрөө бол харилцаа холбоо, мэдээлэл, маркетинг байдаг. Тэгэхээр 11 дэх орд нь өөрөө бол Ихрийн орд нь өөр 11 дэх гэр нь өөр. Тэгэхээр таны 11 дэх гэрт одоо Тэргэл сар үүсэж байгаагаар бол 11 дэх гэр бол таны найз нөхөд байдаг. Найз нөхөд тийм үү? Одоо их ойрын дотны мөн тийм найз нөхдөд байдаг. Тэгэхээр тэм Тэргэл сар үүснээр бол Тэргэл сар бол аливаа нэгэн ордонд чинь орсноор тухайн тэр гэрт та анхаарлаа хандуулах хэрэг болдог. Тэгэхээр одоо 11 сарын 26-нд таны найз нөхдөр Тэргэл сар үүсэж байгаа болохоор найз нөхдөдөө анхаарал хандуулахаас гадна Ихрийн орд ирлээ. Ихрийн орд өөрөө бол харилцаа холбоо байдаг. Тэгэхээр найз нөхдөдөө ямар нэгэн шалтгаанаас тийм үү тэнд донцлогоо бий болсноос та анхаарлаа хандуулж найз нөхдөдөө харилцаа холбоо үүсгэх шалтгаантай болж байна. Юуны төрөнд 11 сарын 26 мөн цаашлаад таны 3 дахь гэрт чинь ангараг болон сугар явж байна. 3 дахь гэр бол түрүү хэллээ. Ихрийн ордтой мөн адилхан. Яг бол хонь, өхөр, ихэргээ 3 байдаг. Тийм болохоор өөрөөсөө 3 дахь гээд 3 дугаар одоо гэрт чинь ангараг сугар байж байна. Тэгэхээр 3 дугаар гэр бол таны өөрөө чинь одоо хэвлэл мэдээлэл байдаг мөн харилцаа холбоо гэж төрүүлсэн. Тэгэхээр ямар нэгэн одоо телевизээр ч юм уу гарах эсвэл сони хэвлэл, сайтанд эсвэл одоо бичих бод гараг өөрөө өдөртгөн бод гараг. Тэгэхээр бичихч байд юм уу нийтлэл гарах олон нийтийн өмнө лекц унших, семинар тавихад маш ээлтэй. Яг бол энд суур гараг өөрөө явж байна. Суур гараг бол их ээлтэй гараг. Ангар гараг бол их тийм шулуун, тийм хилийн гişin зүйл байгуул одоо тэрийг тийм үү шулуухан хэлэх одоо шаардлагатай бичих гэсэн зүйл байгуул нийтлэл гэсэн зүйл нийтлэл одоо бичих шаардлагатай бол тийм одоо тийм үү шулуун маягаар бичүүлэх сайн байна. Тэрнээс гадна мөн одоо 12 сарын 5-нд сугар гараг тийм үү тантай 1 сар жингээ байхгүй эхний 2-7 хоног байна. Тэрнээс биш үлдэгдэл хугацаанд бол ангар таны тэнд байж гэн. Тэгэхээр ангаргийн энергийг бас өөртөө их авах хэрэгтэй. Тэгээд сугар гараг 12 сарын 5 таны 4-р орд бол 4-р орд бол гэр бүл чинь. Тэгэхээр гэр бүл дотор чинь их тийм эерэг одоо байдал үүсэж ялангуяа та одоо гэртээ юм уу те шинэ он одоо харахаас өмнө гэрийн та одоо хөшгөө сольд юм уу хөшгөнийхөө өнгөө сольд юм уу одоо эсвэл тавилгаа сольд юм уу тавилгаа өөр болгож тавьдаг ч юм уу бүр эсвэл тийм ямар нэгэн тийм гэр дотор чинь тийм үү эерэг одоо уур амьсгал үүсгэх нь байна. Мөн гэр бүл дотроос ч одоо эхнэр байд юм уу нөхөр байд юм уу хүүхдүүд нь байд юм уу их тийм одоо зөв одоо мэдээ сонсогдох нь их тийм эерэг мэдээ гарч ирэх нь эх 1 сард тийм ээ. Тэгээд хамгийн гол одоо анхаарал хандуулах газар бол энэ 5 дахь орд. 5 дахь орд бол таны хувийн бизнес болон хувийн төсөл эсвэл одоо хайр дурлал байдаг. Тэгэхээр хайр дурлалд 5 дугаар ордлууд чинь нар орж ирнэ. Нар орж ирээд тэр 5 дахь орд чинь гийх болно. Тэгэхээр ганц бие хүмүүс бол одоо шинэ хүнтэй уулзах маш одоо өндөр боломж байна. Ганцхан 1 сар биш 2 сар болох юм. Яг тэгвэл одоо 12 сарын 5-нд сугар гараг таны 4 дахь ордонд гэр бүл дотор ч орж тийм үү түрүү би ярьсан ороод эргээд 12 сарын 31 буюу шинэ жилийн өдөр шинэ жилийн одоо өдөр таны 5 дахь ордонд сугар гараг байна. Сугар гараг өөрөө хайр дурлал мөнгө санхүү
нөхөрлөлийг бас удирддаг. Тэгэхээр яг 31-ний орой 31-ний өдөр энэ 5 дугаарт нь хайр дурлал дотор ч орно. Энэ дотор нар байгаа, мөн буд байгаа, санчир байгаа. Тэрнээс гадна 12 сарын 11-нд тань дээр шин сар үүснэ. 12 сарын 11-нд шин сар үүснэ гэдэг маань болохоор би түрүү бол тэргэл сарын талаар ярьсан. Тэргэл сар бол та тэр тухайн ордондоо анхаарал хандуулах хэрэг болдог. Шин сар бол аливаа зүйлийн эхлэл төгсгөл явагддаг. Тийм болохоор хэрвээ одоо хайр дурлалт чинь ямар нэгэн хүн тийм үү таны амьдралд үнэхээр таарамжгүй, зохимжгүй, тийм үү ирээдүггүй тийм үү тийм байгуул энд эцэл төгсгөл болох нь харин ганц хүн бол яг энэ ирэх одоо сар бүх цаашлаа 2 сард бол шинэ үнэтэй очих магадлал маш өндөр байна. Тэгээд хайр дурлалын чинь ийм их одоо олон гарагс энд байж байгаа болохоор анхаарлаа хандуулах шаардлагатай болж байна. Тийм үү одоо ямар хүнд тань таалагддээ эсвэл одоо мөнгө санхугаас болоод нэг хүнтэй суудсан тэгээд тэрнээс болоод одоо аз жаргал авдаггүй ч юм уу гэх мэтчлэн тийм тэр хайр дурлал дээр их олон одоо асуулт та тавьж эхлэх нь ямар хүнтэй одоо ирээдүйд байх юм тийм үү одоо байгаа хүн чинь ямар байдیں۔ Ярих хэрвээ одоо яг одоо гэр бүл дотор руу чинь сугар одоо 12 сарын 5-нд орж ирэхэд бол хэрвээ одоо гэр бүл дотор байгаа таарамжгүй эхнэр нөхөр хооронд тийм үү найз залуу найз бүсгүй хоорондын харилцаа донд ямар нэг юм байгуул яг энэ шин сартай өдөр нэг лүгөө харсуужаа тэр асуудлыг шийдэх хэрэгтэй. Шийдэх боломжгүй бол төгсгөл болд юм уу? Дахиж бүр тэр одоо харилцаа бүр сайхан шинжлэхдээ шин болох магадлал их өндөр байна. Хайр дурлалын орд бол маш тийм хүчтэй харагдаж байна. Тэгвэл энд бас нэг зүйлийг анхааруулах хэрэгтэй. Тэрний юу юм гэхээр 12 сарын 11-нд шин сар үүсгэхдээ хайр дурлалын ордонд үүснэ гэж байгаа. Энэ таны 8 дугаард буюу далаа мантай огтлол зүүсэн. 8 дугаард бол хөшгөний араар явагддаг зүйл. Хөшгөний араар явдаг 8 дугаард бол хилэнцгийн нэрхтэй, ордын нэрхтэй. Тийм болохоор аливаа тийм одоо гэр бүлээс гадуурх гэдэг юм уу? Тэ хөшгөний араарх тийм зүйл бас эх 2 сар болох маш одоо магадлал өндөр байна. Тэгэхээр тэр тал дээр бас анхаарах нь зүйтэй болов. Тэрнээс гадна 12 сарын 25-нд тийм үү? 12 дугаар гэрт чинь тэргэл сар үүснэ. Бүтэн сар үүснэ. 12 дугаард бол далд ертөнц, нууцлаг ертөнц, сүнслэг ертөнц мөн цаашлаад яг тухайн үед мөчид бол одоо 12 сарын 26-нд та бүхэн зүйдээ бас манаараа яг бол 12 дахь гэрт тэргэл сар үүснээр бол зүйдэнд чинь одоо зарим одоо жишээ нь унтахаасаа өмнө тийм үү яг ийм цаг мөчид бол унтахаасаа өмнө өөрөөсөө асууя бодъё гэсэн зүйлээ асуугаад одоо унтах зүйдэнд чинь бас заримдаа тэр зүйл нь тийм үү хариулт бол орж ирдэг. Тэгэхээр яг энэ одоо мөчлөгөн дээр бол бас тэр зүйдээ маанахыг хүсэж байна. Тэрнээс гадна мөн за би энэ дэлхийн ван, тэнгэрийн ван, далайн ван эдрийн удаан нүдэлтэй гариг үүдэг бол энэ бол 6 сар 1 жилийн 6 дараа харагддаг. Одоо 248 жил болдог. Юм 100 одоо 64 жил болдог ч юм уу их удаан гаригуудыг дараа яриа. Энэ бүх орднуудаас бас нэг эерэг таата мэдээ та бүхэнд дуулгахад бол таны 2 дугаард бол санхүү байдаг. Тэгэхээр санхүү дээр чинь сүүлийн 6 сар бол эх 6 сар бархас бод гариг таны санхүү төрж байгаа. Тэгэхээр энэ гариг дундаас хамгийн хүчтэй эерэг нөлөөтэй бархас бод байдаг. Нарны аймаг дотор хамгийн том нь альва одоо орж ирсэн одоо таны одоо тийм орж ирсэн одоо гэр ордлууд чинь тухайн бархас бод орж ирэх тэнд байгаа зүйлийг тэлж өгдөг. Одоо жишээ нь таны одоо 20% түнштэй бархас бод орж ирэх та гэр бүл болох ч юм уу байдаг. Тэгэхээр таны 2 дугаард бол санхүү. Тэгэхээр эх 6 сар таны санхүү бол маш сайжирна. Сүүлийн зүгээр нэг бас нэг хэдэн саруудад бол доголцсон байж болох юм. Ягаад гэвэл энэ бархас бод өөрөө бас энэ дэлхийн вантаас хэдий одоо харшилтад авсан. Тэгэхээр болохоор тэнд бас нэг тийм донсолгоо явагдсанаас гадна эх 5-6 сард бол санхүү бол би бол бүр 100% гэж хэлнэ. Гарцаагүй одоо тийм үү яах ёстой, дээшлэх ёстой. Тийм харагдаж байна. Маш ерөнхийдөө бол юм байла. Энэ их товчхон. Яг бол одоо би та бүхний төрсэн он сар өдөр цаг минутыг мэдэхгүйгээр яг тийм тоочны одоо зурхаа гаргахад хэцүү. Тийм болохоор
маш ерөнхийдөө ийм байлаа. Хайр дурлал дээр бол их тийм сайхан байх нь. Тэгээд та бүхэн шинэ оноо сайхан одоо готож мөн эрүүл их сайн сайхан бүгдийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяр таа.